Сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон орон сууцны хөнгөлөлтөнд бол давхар хамрагдаж болдог. Хуульд зааснараа аль хөнгөлтийг нь төрүүлж идэх вэ гэдгийг нь татвар төлөгч өөрөө сонгодог байна. Тэгэхээр тайлагнахдаа тухайн албан татвар төлөгч маань тайлан дээрээ аль татвараа илүү аль хөнгөлөлтөө эхэлж идэх вэ гэдгээ сонголт хийгээд зэрэг идэх боломжтой. Тэр үед бол орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн хөнгөлтийн авсралтыг бол давхар бөвлж өгнө. За энэ тохиолдолд бол ихэвчлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг буцааж олголт нь эхлээд хийгддэг гэсэн. Яагаад гэвэл орон сууцны хөнгөлөлтийг бол дараагийн татрын жилд шилжүүлэн идэх боломжтой байдаг. Сургалтын төлбөрийг бол зөвхөн тухайн жилдээ идлээд дуусгар болох ёстой байдаг учраас энэ дээр бол татрын албан маань тайлан дээрээ тийм тохируулга хийж өгсөн гэсэн. Тэгэхээр сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг та төрүүлээд идэл чинь орон сууцныхаа хөнгөлөлтийг хэрвээ тухайн татрын жилдээ буцааж авах дүн бага байх юм бол үргэлжлүүлээд дараагийн жилдээ хүсэлт гаргаад хөнгөлтөө үргэлжлүүлээд идэх боломжтой гэсэн. Сургалтын төлбөрч өөрөө төрүүлээд авахгүй бол дараагийн татрын жилд шилжүүлэн тооцохгүй хүчингүй болчтой хөнгөлөлт байхгүй. Нөгөө сургалтын төлбөрөө төрүүлж авчаад байрныхаагаа дараагийн татрын жилүүдэд шилжүүлээд тооцчих нь илүү хэрэгтэй байдаг гэсэн.